2022 онд олон улсын гарвал гэдэг хөтөлбөрөөс Төв Азийн 3 орныг сонгож аваад тэр нь бол Монгол улс, Тажикстан, Кыргызстан тэгээд энэ устдах эрсдэлд ороод байгаа соёлын өвийг дахин сэргээх ийм хөтөлбөр хэрэгжүүлсэн юм аа. Манай Монгол улсд болохоор зэрэг одоогоор бас устдах эрсдэлд байж байгаа 6 өвийг энэ хөтөлбөрт оруулаад тэгээд үндсэндээ одоо 51 өв залгамжлагчид бол энэ тэтгэлэгт хөтөлбөрөөр хэрэгжүүлж амжилттай өндөрлсөн байгаа. Энэ дотор бол одоо Монгол туйл хайлах, Монгол бургасан гэр төхөөрөх, тэгээд хурганч гэдэг хөгжимдөх, за чонын урьа дуудлах ч юм уу, за нарны мөргөл энтер гэсэн ийм 6 өв байгаа юм. Одоо энэ гарвал хөтөлбөрийн маань шинэ 2 дахь нэг хөтөлбөрөөр хэрэгжүүлэх ажил бол эхлээд зарлагдаад явж байна. Тэгэхээр одоо энэ Монгол улсын боловсрол соёлын шинжилгээ ухааны сайдын 2019 оны одоо тэр 729 илүү дугаарт дурддагдсан 279 бие тус соёлын өвөөс дахин одоо хэдэн өвийг сонгож аваад за өөрийн одоо энэ хөтөлбөртөө хамруулахаар юм одоо заргарсан байж байгаа. Тэгэхээр энэ бол өнөөдөр одоо устдах эрсдэлд орсон соёлын өвийг сэргээхэд бол онцгой чухал ажил бүгдэлтэй хөтөлбөр гэдгийг өмнөх ангадугаар хөтөлбөрийн үеэр бол нотлогдсон, их амжилттай хэрэгжсэн. Тэгэхээр энэ хөтөлбөрт хамрагдаж өөрийн эзэмшиж буй соёлын үнэт өвөө өв тээгч нар маань одоо дараагийнхаа залгамжлагч нарт заан сургах ийм одоо тэтгэлгийг олж авах боломжтой байгаа гэдгийг энд зориуд хэлж байна. Энэ бол Монгол соёлыг дахин сэргээх, үн удаан үргэлжлүүлэхэд бол маш буянтай үйлс болно гэдгийг та бүхэнд бол мэдэгдэж байна. За ингээд тэр одоо Facebook дээр гарсан, сошиал дээр гарсан энэ зарын дагуу та бүхэн утсаар нь болоод мэйл хаягаар нь холбогдоод тэгээд энэ хөтөлбөрт хамаарагдаж энэ Монголынхаа соёлын өвийг уламжлуулахад өөрийн хувь нэмрийг оруулцгаана уу гэж уриалж байна.